Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Хинт ч битгий хэлээрээ ураатай унтлахуурын нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хүүхэд хамт сонсож байгаа л суугаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухыг бодоод төр суугаа салахыг зөвлөж байгаа шүү. Манай унтлахуурын нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад түүгөө тохгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрв танд сонсож амжаагүй дугаар гарч ирвэл дараа нь Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө суугаар нөхөж сонсох боломжтой байгааг хэлэхэд таатай байна. За өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 26-ны мигмар гаригийн үдээс яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 10 минут болсон байна. Та бүхэндээ нэвтрүүлгийг хүргэхээр 2 дугаар студиэс хөтлөгч Халиукан найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Бид мигмар гаригийн дугаараараа сонсогчдоос ирсэн хөгжилтэй түүхүүдийг уншин танилцуулж тэр сэдвээр ярилцдаг байгаа. Тэгэхээр эхлээд хөтлөгч нь түүхүүдээ уншиж одоо танилцуулах болно. За тэгээд түүх бүрийнх нь араас би өөрийнхөө бодлыг хуваалцаад тэгээд явчих байгаа. Тэгээд хэрвээ биднэрт хангалттай цаг гарах юм бол би шууд эфирийнхээ дугаарыг нээх бодолтой байна. Тэгээд бас нэг сонсогчдоос орж ирээд магадгүй өөрсдөд нь тохиолдсон одоо томчуудын хүндхэн хөгжилтэй түүхүүд байх юм бол бас тэрийг нь сонсъё гэж бодлоо. Тэгэхээр тэр нь бас гоё байж магадгүй гэж бодож байна. За тэгэхээр ямар тач эхлээд шууд түүх рүүгээ оръё гэж бодож байна. За эхлээд түүх рүүгээ орно. Зааж гараа бинтээс нэг юм гаргаж ирж байгаад байхгүй болсон байна шүү. За дуу хувирлалтгүй явах гэж байна. За болсон. Би оюутан байхдаа нэг найзтайгаа хамт байр түрээсэлдэг байсан юм. Нэг өдөр хичээлээ тараад л ороод ирсэн гэрт маань найз орлоод л гинаад төсөөд. Би ч яачхав юу болов гэтэл унтлагын өрөөр гүгээд орлоо. Тэгсэн манай найз залуудгаа эд тундаа хийж байна. Тэгснээ намайг хараад шок. Би тэр хоёрыг хараад бас шок. Би гэж хөлдөө төмс бүх зүйл ойлгомжтой байхад тэгэж гүйж орж л байдаг. Тэгээ банцандаа юу хэлэхээ мэдэхгүй үргэлжлүүл би ном аваад гарлаа гэж юу. Тэгээ шүүгнээсээ худлаа үнэ ном авах гэсэн байртай хайсан дөр үзүүлээд найз залуу нь үргэлжлүүлээд хөдлөөд эхэлдэг юм. Би дахиад шок. Гүйж гараад л том өрөөнд ороод уйлаа суучихсан. Тэгсэн жаахан байж байгаад л найз гарч ирээд аргадж байна. Тэгэхэд нь би уурлаад царай өгөхгүй нөгөө тийшээ хараад суучихлаа. Найз гинэд чи ингэхэд юундаа уурлаад байгаа юм? Бит хоёртой нэгдэх гээд байсан юм уу гэж байна. Тэгсэн би нэрээ юунд уурлаад байгаагаа ойлгодгүй. Эмэгтэй хүн найз залуутгаа дотн харилцаанд ороод үз. Ямар миний найз залуутай дотн харилцаанд орсон биш. Мэдхгүй нэрээ. Тэр өдөр өөрийгөө ямар хөлдөд хүмүүс гэдгийг ойлгосон доо. Сүүлдээ би найзаасаа уушлал гуйгаад дууссан штэ гэнэ. За. Энэ ихтэй үнэхээр хөлдөө байсан байна. Одоо хүн тэгээ найз залуутайгаа янз бүрийн дотн харилцаанд орж байхад нь тэгээд бантсан болвол тэгэл яг нэг бантаад ном зом хайгаад янз бүрийн байдалтай тийм байж болно шүү дээ. Тэнгүүт гарч ирэнгүүтээ том өрөөнд ороод уйлаа суучдаг нь яаж аа. Надад бас энэ бас ямар сонин гарвал гэж бодлоо гэхгүй уучлаарай сонсогчоо захиал гэсэн юм минь. Би ч гэсэн өөрөө чинь жоохон тийм хөлдөө зан гаргасан хөлдөө одоо үйлдэл хийсэн гэж харж байгаа шүү. Тэнгүүд найз нь гарч ирсэн ээ. Юундаа уурлаад уйлаад байгаа. Битэртэй нэгдэх гээд байсан юм уу гэдэг чи угаасаа л хөгжилтэй санагдлаа. Тэгэхээр мэдээж хинч тэгж хэлэх байхаа. За дараагийн түүх рүү н оръё. Сая 12 сард манай ажлын шинэ жил боллоо. Манайх 100 хүрэхгүй хүнтэй ч 10-аад салбартай байгуулга л да. Удаан ажиллаж байгаа хүмүүсээ зүс хараа танихч шинэ орсон хүмүүсийг танихгүй. Над чиг ганц бичүүд яах втэ? Аль салбарт хөөрхөн бүсгүй ирсэн байна, хаан шинэ хүн байна гэд нүдэ бэлчээгээстэй. Тэгтэл харин өмнө нь харж байгаагүй нэг хөөрхөн бүсгүй гараад ирлээ шүү. Би ч пив коктейл бариад л гүгээд байлаа. Тэр ч надад хөөрхөн хандтай байхаар нь ингээд хөөрхөн хосоод үүсээд бит хоёр гэрлүүл байгуулгаас нэг өдөр байраа шагнах нь байна да гэж бодоод л баярлаад л байсан.
Шинэ жил дуусах мөчч болж бүгд хувцас өмсөөд л манай салбарын хаана үргэлжлүүлэх үү, караоке орох уу, бар орох уу гэдэл ярилцаж байтал нөгөө бүсгүй маань бас хувцас өмсөөд л гараад ирлээ. Нилээн халамтсан маягтай шууд над дээр ирээд л би жаахан согтчихжээ. Намайг хүргээд өгөөч гэж байна. Би ч ухаантаас тгий гэд салбарын залуучуудад та нар явж яв. Би араас нь очие гэд нөгөө бүсгүйгээ аваад таксидлаа. Таксинд явж байхад намайг налж унаад л тэврээд байна. Надад бас гэрийн хаяг орц тоотой хэлээд л би чамд итгэж байна. Чи намайг оруулж өгнө шүү гэж байна. Хэлсэн хаягаар нь гэрт нь оруултал намайг орон дээр хэвтүүлээд өгөөч гэхэд нь унтлагын өрөөнд нь оруулаад орон дээр хэвтүүллээ. Тэр мөчид намайг үнсээд л авхан тэр. Би ч за энэ ойлгомжтой л доо гэж бодоод хариу үнсээд л хормын зур бүх хувцас тайлаад л сайхан оршил хийлээ. Түүнийхээ дараа яг дотн харилцаа эхлээд нэг хөдөлсөн чинь хонх дуурч байна. Саяхан цогтой байсан бүсгүй цоо ирүүл болоод л нөхөр ажиллаас ирчихлээ гэл хамаг хувцас гутлыг минь өгөөд л тагт руу хөөгд гаргачихсан тэр. Би бүр шоконд ороод сайхан бүсгүйтэй дотн харилцаанд орох гэж байсан хүн чинь нэг мэдсэн чинь 12 дугаар сарын жавар тачгансан хүүтэн шин айлын тагтан дээр бүх хувцас тэрвчгсэн нүцгэн сууж байдаг байна шүү. Тагтан дээр чимээгүйхэн бүх хувцас өмссөн ч зуны ботинк маань хараад хөл маань хөлдөхнэ. Цонхоор нууцхан харсан манай бүсгүй нөхөртөөгөө дотн харилцаанд орж байна. Тэдний дотн харилцаач удалгүй дуусаж нөхөр нь гараа явчихсан тэр. Би ч хөлдөж өгөхөөс ам аврагдаж гэрлүү н орлоо. Ормогц нөгөө бүсгүй маань дахиад үнсээд эхлэхэн тэр. Танаа нөхөр чинь буцаад ирэхгүй байгаа гэсэн. Саяных манай найз байгаа маа нөхөр ирэхгүй гэдгийг. Би дахиад шоконд орсон ч элдв зүйл ярихыг хүсэлгүй эхлүүлснээ дуусгахын тулд дотн харилцаанд орлоо. Дотн харилцаанд орох хүслээ биелүүлснийхээ дараа сайхан танилцлаа гэд нэрийг нь мэдчих аваад баг гүүхээрээ гарлаа. Ажлынхан хараагүй шүнжин ажилдаг караокед байна гэхээр нь хар хурдаар очоод ажлынхандгаа наргиж эхлэв. Залуу хүнд ийм явдал хаяа байх зүгээр гэж өөрийгөө тайвшруулад дахичил тэр бүсгүйтэй уулзахгүй шүү гэд тангараг тавьсан да. Тэгсэн яасан гэж өөрийн 5 цагт бид нар караокенасаа гарах гэж байтал нөгөө бүсгүй маань манай өөр салбарын нэг залуутай найз нь цогтоод байна. Найзаагаа хүргээд өгөөч гэжсэн. Яг намайг сугадаад явж байсан шигэ сугадаад явж байдгийн. Үнэн зайтай бүсгүй байгаа зү. Намайг гаргачгаа дахиад гараад ирчихсэн ч байх шиг. За энэ нэрээ бүх одоо юм нь бүрдсэн гихчээр ямар амар явдалтай бүсгүй вэ гэхгүй юу? Бараг ажлынхаа одоо юу гэсэн үг юм бэ? Ажлынхныгаа дуусгачихж байгаа юм шүү. Тэгснэ гэртээ очингуудаа за нөхөр ирж байна гараараа гингүүтээ нөхөр нь биш өөр хүн ирж байгаа жишээний. Тэрэн тэгээд дуусгаснаа буцааж өргөжлүүлж энэ тэр. Хүшээ ийм амар хүмүүстэй та нар таарч ирсэн үгүй юу? Миний хувьд бол энэ амар юм байна. Миний нөгөө нэг одоо нэг яриад идэг зүйл үүдэн штэ. За их чин залуудаа аач гэдэг юм уу те. Манай найзууд ийм байхдаа ийм байсан гинлээ мэнлээ гэдэг. Хажууд нь зүгээр юу вэ? Жох хүүхдийн төв шиг сонсогдчих штэ. Тэгсэн чинь зүгээр л эдэн татан наран төс үждэг нас энэ юмтай бол зүгээр ёо. Зүгээр л бүр бараг л идэж залгаад байгаа юм шүү юм. За тэгэхээр одоо бид нарыг сонгон сонсож байгаа мөн лайв үзэж байгаа бүх сайхан унтлагын өрөөний сайхнуудаа энэ үчи мэндийг хүргье. Та хэд маань хаанаас үзэж харж байна. Манай нэвтрүүлэг маань өчигдрөөс эхлээд төв пэйжээр цацагдгаа байсан шүү. Ямар нэг бас нэгэн хүндэтгэх шалтгаантай учраас тэгэхээр одоо яг өнөөдрөөс эхлээд унтлагын өрөө пэйжээрээ лайва цацаа тэгээ цааш нь шеэрлэх болно. За намааг үлдээчихлээ штэ гэдэг шиг гинэ. Яана ямар шийтчихсэн хүүхэн бэ алсан гэн. Харин тийм ээ. Ийм амир би ингэж заримдаа боддог аахгүй зарим нэг зүйл дээр одоо бас л нас биеинд хүрсэн эмэгтэй юм чин тэ найз залуутаагаа ач байна уу одоо эсвэл магадгүй сингл байсан бол заримдаа нэг жоохон шийтчихсэн байх зүгээр идэв штэ. Тэгсэн чинь бас яг энэ шиг ингэ шийдэж чадахгүй байна. Энэ бол зүгээр л амар санагдаж байна. Тийм үсттэй. Энэ тэгэхээр яа харахгүй 30 мөч гарцсан хүн байсан юм болов үгүй. Бүүр нэг шийтцэн тий. Бид нар их ч л одоо 30 гараад ирэхэрч өстө зүгээр амар ихч мэгч гэж яриад идэм шүү. Тэгэхээр магадгүй 30 гарчихсан дээрэс нь нөхрийнхөө аргыг олчихсан ажлынхаа газрын залуучдын бас нэг арга ивийг нь олчихсан бүсгүй шүү дээ. Тэгэхээр яа зүгээр урлаг гэдэг шиг тий. Тэгэхээр бас л айхтар эмэгтэй байна гэж бодож байна.
За дараагийнхан түүх рүүгээ шууд оръё. Би бэлгийн дур маш ихтэй. Манай найз охин ч бас маш их. Бидих туршилтаа дээрээ их сонирхолтой дотн харилцаанд орох гэж хичээдэг. Нэг удаа найз бүсгүй маань усанд орж байхад нь хойноос нь ороод шүршүүрийн дор чухмал дотн харилцаанд орлоо. Одоо байрлалаа солиё гэдэл эргэж явахдаа би халтраад унчхан тэр. Тэгээд л хүл өвдөд байсан болохоор ариун цэврийн өрөөнөөс гараад л орон дээрээ дотн харилцаагаа дуусглаа. Маргааш өглөө нь боссон хөл бүр амар өвдөд байна шүү. Эмнэлэг ороод үзүүлтэл хуурчсан байна гэдгийн. Түүнээс хойш 27 хоног гипстэй явсан. Хэдий гипстэй байсан ч бидний дотн харилцаа зогсоогүй. Гипстэй хөлөө хөдөлгөөнгөө сойж аваад л үзэж таарна штэ гэнэ. За тэгээд над гипс болол тэгээд угаасаа яг нэг айхтар тийм одоо юу гэдгийг дотн харилцаанд ороход бол нэг саад учруулад байх зүйл биш бах уу. Тий. Тэгэхээр нэг тиймэрхүү за яг нэг хөлөө хуглах, гараа хуглах тийм ээ. Үнэхээр нуруу хуураагүй л бол одоо бусдаар бол бас гайг байх гэж бодож байна. Тийм тэгэхээр арга хэвийн олонд амьд хүн байна да гэдэг шиг те. Тэгэхээр бас л болж штэ. Би энийгээ бас ихэд би үнтэйгээ дотн харилцаанд ордог тийм байж чадчихин гэдэг чинь бас болж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор чинь яс эдгэртлээ, гипс ахуултлаа гэдэг чинь бас дор хаяж сар мар болох байх шүү тийм ээ. Тий. Тэгэхээр бас л аргатай байна. За дараагийн түүх. Манай дээр угаасаа 4 түүх ирсэн байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн түүх нь гэсэн үг ээ. Тэгээд би шууд эфирийн дугаарыг нээн тэгээ манайхан орж ирцгээгээд өөртөө тохиолдсон хөгжилтэй бас нэг дотн харилцааны талаараа бас хуваалцаж болох юм шүү. Манай ажлын ах надад зөвлөдөг байсан. Эмэгтэй хүний хүзүүн шорог бол битгий доошоо яв гэж. Тэрийг нь би сонсоод л энийгээд өнгөрчүүлээ. Тэгтэл нэг шин найзтайгаа шоудаж яваад л бүр янзын сайхан хоёр охинтой танилцаад л буудал орлоо шүү. Тэгэд яг тустай хоёр өрөө аваад л нэг охинтой нялуурлаа. Нөгөөх маань усанд орчиход ирээ. Манай ус тасарчихсан. Гэхдээ би эрхэн усанд ороогүй эмэгтэй дуртай гэж тэнэгтээд л усанд оруулсангүй. Шууд л хүзүүг нь өмсөж эхэлтэл нээрээ шорог байна. За эрхэн байна да. Иймэрхүү шорог бол зүгээр гэж бодоод л дахиад доош үнслээ. Хөх бэлхүүс гэдэл бүгд л нэлийн шорог байна. Улам доошлоо дотоожгийн талтал муудсан өндөг шиг үнэртээд агуулаад л явчихлаа. Бушуухан тэр бүсээс холдсон ч бөөлжс хүрээд агуулад болдгүй. Тэгээд юун дотн харилцаа дотор мухай оргоод байдаг. Усанд орчих гэж хэлийг гэхээр сайхан усанд ороогүй эмэгтэй дуртай гэд хэлчихсэн болохоор болдоггүй. Гэхдээ эрхэн аргатай гэж хоёулаа шүршүүрт романтикли гэд эвтэйхэн аргатай цуг гарсан да. Ах хүний зөвлөгөө алт гэж үний юм байна л шүү. За энэ бол жинхэнэ өөрийнхөө тэнэглэлээс болсон байна гэхгүй юу. Хүн хэрвээ ингээд дотн харилцаанд хамтрагч чинь партнер чинь дотн харилцаанд орохосоо өмнө би 0 орчоод ирээ гэдэг ч юм уу усанд орчоод ирээ. За усанд орчоод ирээ гэж нэг эмэгтэйний хайхтар хэлэхгүй баха. Би нэг 0 орчоод ирээ гэчихэд нь оруулчиж байгаарэ. Шалтгаантай байдэн штэ. Тий. Гэхдээ ер нь бол заавал тэгж хэлүүлэх биш. Өөрөө ч гэсэн одоо дотн харилцаанд орохоос өмнө хосууд маань бас ингээд 0 ороод шүршүүрээ нэг юм судлаа шүршүүртэйг танилцаад байж хань зүгээр гэж боддөө штэ. Тэгэхээр мэдээж нэг тийм бас л ингээл өдөржин гадуур дотор явчихсан болвол заавал энэ төр хэсэг гэлтгүүгээр өөрийг нэг жоохон ингээд цэвэрлээд угаачаад ингээд дотн харилцаанд орж бол бас наа чин соёл гэж хардаг шүү. За дээрэс нь ах нар тэгэж хэлдэг гэж үгсэн үү? Эмэгтэй хүн ч гэсэн тэгэл бас эрэгтэй хүний хүзүү мүзүүг энэ тэрийг бол үнсэн тэгээд тэр хэсгээс нь бас ингээл магадгүй нэг бас нэг тийм шорог морог юм амтагдах ч юм уу те. Тэгэх юм бол ойртохгүй штэ. Манай эрчүүд болохоор зүгээр л ерөөсөө л болгочихгоо л зүтгээд ах юм те. Тэгэхээр хэрвээ хүзүүн шорог болвол дээрэс нь усанд оруулах боломжтой газар биш бол одоо буудал ч юм уу те энэ төр газар байх юм бол ерөнхийдөө доошлоод димэдэ гिचэлээ. Ер нь бол тэр оршил моршлаа хай. Оршил моршлаа алгас гэдэг шиг те. Тэгэхээр иймэрхүү зүйл дээр бас жоохон анхааралтай баймаар байна. Хамтрагчаач болон өөрийгөө ч тийм тухгүй байдалд оруулаад яах юм нэгэн тал одоо дотн харилцаанд орох гэж байгаа бол бас бие биендээ тухтаал баймаар шүү дээ тийм үү. За орой мэндэ манайхан яг идээд татаа залгаа зажлаад явчихдаг хүүхэн байна да гинэ.
Тийм. Яг эдэн татан наран төц байгаа зү. За амар хүүхэн бэ гинэ. Амар айр гэдэг лөө. За яа заваа юм бэ? Усанд оруулж хөвтөхгүй тий. Өөрөөсөө болсон гэж хэлээц тий. Өөрөөсөө болсон байна. За сонсогч та ч гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн хөгжилтэй түүхийг бидэнтэй хуваалцахыг хүсвэл бидэнд бичиж явуулахыг хүсвэл Ариун bэлэг@mjlradio.com гэсэн хаягаар явуулахад хангалттай байгаа шүү. Тэгээд манайхан хүлээж авцгаагаад энэ түүх нь одоо ямар жанрт буюу одоо аль өдөр рүү орвол илүү одоо сонсголонтой ч юм уу яг зохицох юм бэ гэдгийг манай зохиолчдын алба ингээд одоо шигшээд ингээд тараачдгаа. Тэгэхээр өөр тохиолдсон нэмэх 21 жанраар шууд ингээд бичиж орж ирээл за над нэг юм тохиолдсон. Заавал хөгжилтэй гэхгүй хүндхэн ч гэж болно шүү дээ. Аль эсвэл нэг тийм хүн амьтан санаа зовмоор ч юм уу тий. Эсвэл магадгүй бас нэг бэлгийн боловсрал тал дээр анхааруулж штэ зүйлүүд ч юм уу тий. Бүх талаараа нэмэх 21 л бол одоо насанд хүрэгчдэд зориулсан сэдвэр бол манайх руу бичээд ороод ирээрээ. Тэр болгоны яг ингээд дарааллын дагуу ингээд уншаад явчих байгаа шүү манайхаа. За Улаанбаатар хотод 22 цаг 26 минут болсон байна. Тэгээд унтлагын өрөө нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа бүх сонсогчид болон үзэгч нартай маш их баярлалаа. За ингээд 77 77 38 83 хэрвээ та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань нээлттэй байна. Тэгээд орж ирээд өөрийнхөөрөө санаа зовлтгүй бие барилтгүй яриараа ягаадгүй би хөтлөгч нь хизээж тааны утасны дугаарыг олон түмэнд зарлахгүй. Тэгээд дээрэс нь бас одоо юу гэх юм бэ? Дуу хоолойг нь өөрчилчих учраас өөрийг чинь хинбэ гэдгийг одоо таах ямар ч боломжгүй байгаа учраас бие барихгүйгээр өөрсдөө илэрхийлэх боломжийг одоо өгж байгаа юм шүү. Тэгээ мэдээж холбогдож орж ирэхдээ зарим нэг бүдүүлэг үг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Ягагтвэл өргөн одоо нэвтрүүлгээр холбогдож байгаа дэлхийн 169 орн Монгол аймгийн 21 аймаг болон секундэд 200 гаруй бараг 300 мянган одоо сонсогч сонсдог байгаа учраас бас жоохон цензуртай байгаарай гэж хүсье. За нэг сонсогч холбогдож орж ирэх гэжснээ таслаад гараа явцсан шүү. Одоо буцаад ороод ирэх бах тийм үү. Тэгэхээр бас энэ хүнд ямар хөвгчлөлтэй зүйл тохиолдсны талаар бас сонсхийг хүсэж байна. За халиуканы ерөнхийдөө бол ингээд одоо дандаа л нэг юм за надад нэг юм тохиолдсон гэж өөрийгөө мүлдсээр хагаад одоо бүр мүлжөөргөө болж дууслаа гэхгүй. Тэгэхээр манайхан маань орж ирээд өөрсдөө бас мүлжүүлээрээ ингээд сайхан мүлжээд бас нэг хамтдаа энегээд ч юм уу те магадгүй хамтдаа зүгээр нэг пүү тийм үү гэд байж чинь надад айгу кайфтай санагддаг аа. Тэгэхээр орж ирээд бие барихгүйгээр ороод ирээрээ. За би одоо 3 жилийн өмнө лөө Монголын ирчээд нэг 2 сар болсон юм аа. 2 сар болж байгаа чинь манай дүүгийнх яг нэг байранд байдаг. Тэгээд нэг байранд байдаг байсан чинь манай дүүгийн найзынх нь хөршинч байж таарлаа. Бас нэг юм эмэгтэй байсан. Тэгээд тэр эмэгтэйд болсон зүйлийг ярьж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь зүгээр манай дүү зүгээр нэг орой зүгээр амар инеч гэсэн ороод ирсэн. Яасан гэсэн чинь нэг юм ярьж өгөө манай найз нэг юм тохиолдоод аа гэд. За яасан гэсэн чинь тэр эмэгтэй нь болохоор ингээд найз залуутай яж байгаа найз залуу нурд ингээд уурхаад ажилтдаг 14 хоногор ингээд явсараад хүн дээрээ салцсан байна л да. Салаад нэг 2 сар болсон уугүй ингээд салцсан гэж бодоод явжсэн чинь угаасаа салцсан. Тэгээ салцсан ингээд байжсэн чинь хувц гонор ингээд гэрт нь үлдсэн байсан юм байна нөгөө залуугийнх нь. Тэр хоорондоо яг одоо нэг 2 сарын хугацаанд нэг сингл эмэгтэй чинь мингл хийн гэдэг шиг те сингл and mingle гэдэг нэг юм гадаад хэллэгээд байхгүй юу. Нөгөө яг тэр сингл амьдралаа ингээд жаргаж идлээл янз янзын залуучтай холбоо утга учир ингээд учруулаад гэр орондоо авчраал ингээд байжсэн чинь нэг залуу нь жоохон илүү таалагдаад ингээд үерхэж эхэлж байгаа юм гинэ шинхэн. Тэгсэн тэр залуу нь болохоор ингээд за би гарч найзтайгаа уурлаа баяртай хараа мараа гэж гараа авцсан. Тэр хооронд нь нөгөө өмнө нь гэрээс нь гэрт нь юу гэлээ гэрт нь хувцас үлдээчихсэн байсан X нь би ингээд хүрээд ирлээ очиод хувцас авчия гэ. Тэгт нь окей гэсэн юм байна. За тэг хүрээд ирсэн чинь нөгөөд нь халамцсан үрж ирэнгүүтээ доотлын дэлгүүрээс зүгээр нэг 0.5 тайм авч орж ирэнгүүтээ хойлоо уугаа сууч юм уу ч гэ гэрээс нь гарахгүй юм гинэлтэй. Тэг манай найз өхөн бүр ингээд яа энэс манай найз өхөн гэнэ түүний найз өхөн гэнэ энэс одоо яаж салъя даа гэж хэлсэн чинь манай дүүрүүн одоо найз нь очоод энийг гаргаад өгөө чи одоо нөгөө хин чин буцаад ирэндээ бүү юм болондоо гэв. Яг тэгээ бийжсэн чинь уучраалахгүй жисэн чинь X нь орж ирээд алийг гэртээ орё марыг гэж жоохон агсан тавих шинжтэй. Тэгээ гэрээс нь гарахгүй жаад яг хонж таарсан чинь нөгөө залуу нь ирж таарж л тий ингээд давхцаж байгаа байхгүй яг энэ түүхэн дээр гардаг шиг.
Тэгсэн нөгөө залуу нь хурж ирэнгүүтээ хоорондоо зодолдоод бөө юм болсон гэсэн. Тэгээд нөгөө шинэ найз залууга нөгөөтг нь дагаж гарахтаа ийм тавчх мавчгтай яад бол угцраалаа авал гарч байгаа байхгүй. За хурдан салгаа юун хувц гонор өмс гэж гарсан юм шиг. Тэгээ гарч гүйжихтаа тавчгтай ингээд нимхэн нойтон бүр ингээд шорт морттой ингээд тэгснэ нөгөөтгтгээ дагаж гарч гүгээд тэр залуугийн хонсон ч гэлөө. Тэгээд яасан бэ гэсэн чи гэрте очиод бас л хэрүүл уруул янз янзын болж байгаа дэвлэрэл дотн харилцаанд ороод ингээд салсан юм шиг байна. Тэгээд хүүтэнд гараа явахаар эмэгтэй хүний цистит хөдөлдөг гэдэг юм байдаг юм билэ. Тэгээд тэрнээс болоод циститтэй баг тэрнтэйгээ тэмцээ баг 2-7 хоног хонч байгаа байхгүй. Тэгэд им тан уугаал бас эмэгтэй хүн чинь бас сав сайлтай юм тийм болохоор хэцүү шттэ тийм ээ. Тэгээ бас нэг тийм тохиолдол болж исэн гэсэн. Тэгэхээр Монголд ч гэлтгүй энэ тэнд бол уулнанд давхцах тохиолдлууд байна. Гэхдээ бас шалдан нүцгэн одоо балкон дээр гарах юм шалдан нүцгэн хүн дагаадгүй гэдэг чинь бас арай. Ядчил за тэр хоёр хүн тэгээд мэдхгүй одоо тэгээд би нэг алчих гадсэн юм яасан тэр хугацаанд нь хувцас өмсөөд тэгээд дагаа гарахгүй дээ гэж ярьсан юм тохиолдлууд байна. Бага шүү байгаа. За над дээр бол яг хуу найз майзуудтайгаа ингээд орж гардаг шоуддаг одоо хоногуд байна. Би надад жоохон залуухан малуухан байх үедээ тийм ээ. Гэхдээ яг нэг дуудлагын жолооч Монгол дуудчихдээ штэ. Тэгээ дуудлагын жолоочтой за их чинь ингээд юм байгаа. Нилийн одоо би чамайг хаанаас дуудснаа мэднэ. Ийм тийм тэгэхээр ихчээгээ гэрт оруулаад өөрөө орц морц байдсэн тийм юмыг яаж үтгөв те. Тэгээ гэртээ оруулаад тэгэл баг шидүүлчихдэг л байсан. Тэгэл болоо түнсэж нэг айхтар яг бас түүхэн дээр гараад ирсэн юм шиг юм гоё халуухан залуухан зүйл болоогүй. За манайха 77 38 83 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгэхээр өөр тохиолдсон хүндхэн юм шиг хөгжилтэй юм шиг төвхүүдээ. Яг одоо хуваалцаад ороод ирэх юм бол бүх сонсогчтойгоо хамтдаа бас жоохон инээлдэг ч юм уу те. Яг тийм боломжийг олгох гээд байна. Тэгэхээр манайха орж ирээд одоо өөр тохиолдсон өрөөл тохиолдсон зүйлийг бас ингээд мүлчүүд яриад явчихъя. За лайв үзэж байгаа сайхнууд маань юу хийцгээж байна? Хаанаас сонсцоож байгаа юм? Одоо бараг л одоо байнгын сонсдог хүмүүсээ би бол айгуу сайн мэддэг болсон шүү дээ. За тэндээ сонсож байгаа, эндээ сонсож байгаа. Монголд бол өнөөдөр бороо орж исэн, намайг ажилдаа ярьж хат бороо орж исэн. Одоо харин бороо орж байгаа эсхийг сайн мэдэхгүй наа. Тэгэхээр үнэхээр гоё чийг үнэрсэн орой байгаа гэдэгт итгэлтэй байна. За та нар нэг юм асууя заяа би та нараас. Та нараас нэг юм асууя. Танд одоо ингээд нэг найзтайгаа гэж яриад яг буруу юм ярих чинь гэхгүй. Найз залуутайгаа ч юм уу найз бүсгүйтэйгээ аль эсвэл ингээд хамтрагчтайгаа байж хата нөгөө хүнээ өөр хүний нэрээр дуудажсэн тохиолдол байдгүй. Амар хутга асуулт асуусан дээ. Тийм тохиолдолд орж исэн, тийм байдалд орж исэн хүн байна уу? Тийм тохиолдол амар тэг гэхгүй юу? Би яг тийм тохиолдолд орж исэн. Үннээ л хэлээ. Яасан бэ гэсэн чинь нөгөө нэг би чи одоо нэг өмнө нь бас нэг өрөөхтдээ бас нэг хүний ихнэр байжсэн хүн байгаад байгаа шүү дээ. Тэгээ нөхөртөө асар олон жил ингээм хамт амьдарч байгаа салцгаасан. Тэгсэн чинь найз залуутайгаа яг ингээд нөгөө өглөөгөр юм аа нөгөө өглөө хийх дотн харилцаа чи яг ингээд нойрмог шахуу байгаад байгаа шүү дээ. За тэгэл яг нойрмог шахуу байж хат ингээд дотн харилцаанд орох гол нэг оршил моршил ингээд явагдаал. Ингээл байж хат нэг нойрмогтой ч юм уу юу чи яг ингээд X нөхрийнхөө нэрийг дуудажсэн байхгүй юу. Тэгэд яг тэрэндээ яг ингээд нэрийг нь дуудаал шууд ингээд ухаан орчихсон. Гэвгэнт би юу гэж вэ? Янаа гэл. Шууд ингээд хамаг зүгээр нүд нээгдэл ингээл амар том нээгдэл түнхтэй амар сонирн байдалд орд юм л ч тэгсэн чинь нөгөө хүмүүс зүгээр шууд уурлал босч явал яг ингээд орилж чарлахын цааш амар ууртаад шууд 0 явал орж байгаа байхгүй. Тэгснэ тэгээ өдөр ч ингээд тэрэн дээр ингээд намайг нэнтгэлээл чи яаж ингэж чадж байна чи яаж ингэж чадж байна тэгэхээр үннээ хэлээд учирлаад яг тиймэрхүү байдалд орчих юм бол угаасаа муухай тэр хүндээ муухай л да надад ингээд дараа нь бодохоор зүгээр хөгжилтэй санагдаад байгаа байхгүй юу. Тэнгүүтээ угаасаа яг тэр хүнийг одоо мэдчихэж штэ. Тэнгүүт за уучлаарай. Санаандгүй гэл тэгэхээр чинь тиймэрхүү зүйлийг чинь ирчүүд ялангуяа ерөөсө тавьж явуулдгүй юм шиг санагдсан надаа. Та нар эмгтээчүүдийг л айгүй юм сандаг. Айгүй их ингээл юу гэмдэ өнгөрсөн баларсныг сөхөж ярддаг. Алаас бол ингээл амар ухаж төнхдөг гэдсэн үгүй. Ирчүүд өөрсдөө бас айгүй айхтар юм билээ штэ. Дээр бас нэг нэвтрүүлгээр орж ирээд унтлахын өрөөгөр ярьдсан нэг залуу байсан шүү дээ.
Би эхнэрээсээ зүгээр өнгөрсөн нь ямар байсан бэ гэдээ асуугаад байдгаа. Ямар залуутай явж исэн тэр чинь яаж чамтай дотн харилцаанд ордог байсан? Ямар байдлаар хийдэг байсан? Та хоёр нь шөндөө хэд нагтдаг байсан гэдээ асуугаад байдаг байсан гэ. Би бүр ёо тэр бол зүгээр асуулт биш байгаа байхгүй юу? Миний хувьд болохоор тэр бол зүгээр тамлан тарчлах гэдгийг амар үстэй. Тэр бол зүгээр тамлан тарчлааж байгаа. Тэрийг зүгээр л нэг яг хөө би тэндээс нь суралцаад би нэг тийм гаж хүсэлтэй ч юм уу бэлгийн хүсэл эрмэлзэлтэй болохоор ингээд тэрэнд нь ингээд би бүр ингээд огшоод байдгаа гэд. Би болохоор ямар дүүх юм бэ гэж бодсон. Тэгээ тэрэнд нь хариулаад байж идэг те эмхтэн. Тэгэхээр муухай ахгүй да. Тэгэхээр би энийг тийм бантуулах тийм үү эсвэл өнгөрсөн болдарснаа ингээд сөхөж ярих марих чинь бас нэг тийм гоё биш юм шиг санагддаг. За яг хөө тэгээ санаандгүй нэг үг алдах ч юм уу энэ төр болж байгаа юм бол зүгээр ёо бурхан минь тэр чинь 50 явуултгүй юм л шүү дээ. Нэг 7 хоног ярихгүй байх, нэг сар ярихгүй байх. Жилийн дараа мараа гинт гараад ирсэн л гэдгийг. Яг ингээл хэрүүл урал дунд. Тэгэхээр бас хаана юу хийхээ хинт хэлэхээ бас амар сайн мэдэхгүй бол бас осолтой юм л шүү манайхан. За сонсогч авъя. Манайхан чи яагаад дохиод байгаа юм бэ? Ажиллахгүй байх гэж байхгүй зү. За дохиод байгаа юм шиг орж ирээ салчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр манайхан залгаад ороод ирээрээ. Явахын зуурдгүй та нар тасраад байгаа шүү. За комент унши. Манай энд халаад шарж алхны 31 градус гарчихсан. Ажил дээрээ сонсоод хөвгчлөлтөд төгс сонсоод л байж ин да гинэ. Би бас нэг загнуулсан шүү дээ. Ютубер загнуулсан билүү намайг явуулсан бэл гэдгснэ. Хөвгчлөлтөд түүхийг хөгжиж уншаач. Би бүр ингээд хэрэндээ хөгжөөд байгаа байхгүй. Угаасаа гэхдээ зарим нэг хөгжилтэй төгч нэг хөгжилтэй гэхээс л хүндхэн болоод ч юм нэг айхтар би нэг айхтар тастаас инеж чадахгүй л байгаа юм л та яг яагаад гэвэл амар тийм хөгжилтэй түүх гэж орж ирсэн нэг хөгжилгүй чим шиг түүхүүд бас байгаад байгаа. Тэгэхээр хөгжилтэйг нь хөгжиж уншаа тэгээд одоо юу гэх юм те тэгээд уншаа явцгаач байгаа шүү. За Амжил радио холбогдсон байна. Үчимэндээ. Үчимэнд. За үчимэнд. Түүх яриад байна уу? Хөгжилтэй түүх ярьж байгаа шүү. Заажгаар би дуугийн жоохон чангалаадах юм. За хэрвээ. Хөгжилтэй тийм үү? Аха. Баггүй юу гэж энэ энэ яагаад царгаад байгаа юм бэ? За шууд ярьж байгаа радиогоор болохоор шууд цэвэр сонсогдож байна. За. Тэгээд би задуу ахсан яг нэг өртөө байсан биш аваад гараад явдаг байсан мөхтэй яг найз нөхдөйг. За. Тэгээд яг өндөө инженер гэдэг бааны тавьдаг шууд юм байдаг. Тэгээд за. Тэгээд нэг одоо тэр үедээ жоохон бодлон наасан гэдэг арай тэгээд юм яасан чи. Тэгээд жоохон өөсөө суусан. Тэгээд өглөө босоод ганцаараа энэ тэгээд өглөө босоод ороод тэгээд нэг юм шиг өнтөө орчод байж дээ. Тэр одоо тэр үедээ бол яг сайхан тийм шиг надад дүүсээ одоо батхныг бас асгомогийн машин тэгээд болчихно таваа. Тэгэхээр юу гэсэн үг юм одоо тэгэл шоудж гарч ирэх болгондоо л нэг шинэ хүнтэй. Тэгээд би өөрөө чигтүүлтэй байдаг байсан гэдэг одоо батхад. Чигтчин гэж бодоодсэн чи зөрүүлээ чигтүүлчихэд байсан юм уу? Тэгээд чигтчин гэж бодоодсэн чи чигтүүлээд байсан байгаа байхгүй. Тэгээд дийлэгтэй л өөр хүмүүстэй явчихдаг байсан байгаа. Ингээд өглөө тэр очиж бачраа одож байгаа байхгүй. Тэгэхээр залуучдыг бас тэгээд ардах эндээс гэж хэлгээд байгаа юм. Тэр одоо сайхан юм бас одоо бас биш үү байгаа. Өөрөө чигтүүлээд байгаа мэдгүй чигтээд гэж яваад байсан. Андуураад яваад. Насаа сайхан хараад бол байсан гэхдээ энэ нь андуурт амжиж бас юм байлээ. Ааха. Зөв. За холбогдсон маш их баярлалаа. За. За тэгэхээр одоо ингээд залуу зандан насандаа ингээд би чигт чинь би л одоо бараг л нэг тоогийн гүйцэж чинь гэдэг шиг яваад байсан. Гэтэ яг одоо ингээд бодоодсэн чинь би өөрөө чигтүүлээд яваад байсан байна. Тэгэхээр тэр бас нэг одоо буцаад бодоход нэг тийм сайхан зүйл биш байсан байх шүү гэж хэлж байгаараа явчлаа. Зөв бидтэй. Би зөв ойлгосноо гэдэг шиг. Тийм. Тэгэхээр хүн хүнийг бас
Харах үнцгүй байж таарал да. Зарим нэг нь сингл байх үедээ зүгээр жинхэнэ өстой нэг үзээгөөгөө үзээчээ зүгээр л хаана л юу л байна бүгдийг л дуусгах гэж ярьдаг бол зарим нь за энэ бол алдаа байсан юм байлээ. Тэгэхээр бас залуу насыг бас нэг тиймэрхүү зүйлд үрээ дими байсан шүү гэдэг үнцгийг бас гаргаж ирдгээ. За, MJL радио холбогдсон байна. Эмжэлээд Байна уу? Сайн байна. За, үчи минь үчиг сайхан өнгөрөөж гинөө. Сайн. За. Би өсөж насныхаа үеэр өссөн гэдэг юм ярья. За. Бид сумын төвд өссөн байна. Тэгээд нэг гурван найзтайгаа нэг өсвийн нэг 12 13 настай байсан. За. Яг тэр үчи надад нэг ахтай. Тэгээд нэг хаандаа ирсэн чинь манай нэг найз байсан. Өөр ташааны бодлоо. За. Амар хамттай байгаа. Амттай байгаа. Хамттай. Хамттай байгаа. За. Хандраад байгаа. Надад хандраад байгаа. Тэгээд Хандраад байгаа. дооцchi. Тэгээд адилд нэг их байсан байхгүй. Тэгээд сүүндээ садаваргас начраа ачсан фаны нэрээс. Энэ нэг дооцchi нэг үгүй. Оо за. Тэгээд цовын хийдийн тэгээд Цовын хийж идээ. Аха. Тэгээ нэг ахнараа цовын хаад искэв. Тэгээ нэг ахман хаад ирэв. Бэжа битэр гата гэрэн гата очраа. Тэгээ нэг дооцсон байх гэж байна. За би орлоо шингээс. Тэгээ би гата нүгтэй. Шинжэн дараалал чинь тэр тум гэдэг. Тэгээд гараад ирсэн чинь нэг гооцтой гараад ирсэн. Тэр охин нь үү? Жин манай оосон найз маань. За. Тэгээд яасан гэсэн чинь нөгөө охин нөгөө цагаат авах галзаа байсан гэсэн манай найз яваад авсан юм байна. Тэгэнгүүт нь шууд цагаага өдөрсөн гэсэн юм. Тэгээ босоо гараад ирсэн. Тэгээд чинь тэгвэл наад чинь чам сайн биш юм байна. Надад сайн юм байна гэж манай нэг найз авдаг байна. За. Шинжэн дахиад таасгаад. Тоороо гүвэд байгаа юм яагаад аа? Яг тэр нөгөө охиноор чинь авах гэдэг ахгүй даа. Гэхдээ тийм л дээ. Тэгээ яагаад хөө болж гарч ирээд. Нөгөө охин таваад имүүлчихгүй юу? За. Тэгээд дараагийнх нь нөгөө араад бас л тэрхсэн юм яасан гэсэн. Яг тэр түчгэнэл яасан. Тэгэхээр гараад ирдэг байхгүй. Энд нэл гурил болсон гаач. За. Тэгээд бид за. Нээсээ яахгүй мэрэг. Хүлээж байгаа даа. Хаасаа идэв. Нөгөө дот. За. Нэг нь хөөс, нэг нь гурил болсон. Бид зургуудаас байгаа хаад ичүүл тэгээд зүчэлдэг. Тэгэл юу ч болоогүй шүү дээ юу. Одоо бодоод ирсэн чинь нөгөө сайн баймч өөрийнх нь тэр охины сайн баймч доорж байгаа. Тэр охиных нь өөрийнх нь яг хандраад байдаг залуу байгаагүй. Дэжал хоёр надад сайн байна гэдэг бодож ороод. Йоо. Тэр урд хашааны охин чинь тийм хөрх охин байсан юм уу? Тажгүй хөрх охин байсан. Бас хөрх охины хөвсгөр цойн сэгсрүүлчих гээл. Одоо батадаас. Манай найз сонсоод мэдсэн. Йоо. Санжин өө хинэ гэдэг. Йоо, за. За холбогдсон маш их баярлалаа. За баярлалаа. За баяртай. За би за яг нэг найзууд маань дандаа хотынх ч юм уу тий хот сөрөн газар очил болохоор нэг дандаа л нэг юм өөрсдөнд тохиолдсон тийм хөнгөн хөгжилтэй нэмэх 21 талын нэг тийм дотн харилцааны төвхөд нь болохоор нэг хотын нэг дэм бодолт ч юм уу эсвэл амралтын газар аль эсвэл нэг юм гэр мөртний энтэнд болсон машин тэргэнд болсон юм болоод байдаг байхгүй юу. Тэгээ одоо тэрийг ярьсаар ингээд сүултээ ингээд яг миний мэддэг зүйлүүд ингээд ер нь бол шавхарж эхэлж л байгаа л да. Тэгэхээр яг сая одоо холбогдсон сонсогч маань ингээд бас нэг юм одоо ярьж байгаа нь болохоор ингээд сумын төвийн хөгжчтэй сумын төв тэгэхээр би боддоо шүү дээ. Ер нь бол хаа газрын аймгийн сумдаар болохоор нэг иймэрхүү зүйлс юм хөгжилтэй нэмэх 21 талдаа нэг иймэрхүү зүйлүүд айгүйх гардаг байхаа тий. Одоо юу гэдгийг
үнэний зэлэн дээр ядаргаад те хоньны бэлчээр тэр гэдэг ч юм уу эсвэл бүр ингээд ах нарын ингээд ярьж марж байгааг ингээд жоохон баг залуудаа сонсож байгаа чинь зүгээр хөдөлгөөний альч нэг хоёр гэр мөртэй гэдгүйсэн шүү дээ. Тэгэхээр нэг тэр илүү гэр мөртөн ч юм уу аль эсвэл юу гэдгийг нэг малчин айлынхан малчин залуудаа адуучин залуудаа гэл амар юмнууд ярьдаг л байсан. Тэгэл тэр үед яг тийм одоо яг нас биеинд хүрсэн байсан ч гэсэн ингээл жоохон хичиж мичээл нэг ядчихаг нэг хамаатны ах нар ингээд яриад хажууд нь харцганаалаа харч бас эвгүй шүү дээ. Тэгээ тэр үед ингээд сонсч байсан. Одоо болохоор зүгээр манайхаа одоо тийм хөдөөний ах нар бол орж ирээд яриарэ. Танаас сумын, танаа аймгийн тийм бас нэг юм хөөрхөн дотны харилцааны хов живийг сонсомоор л шүү дээ гэдэг шиг. Амар шорцоор байгаа зүгээр бүгдийг нь оруулаад ирсэн байхгүй юу? За. Би бас түрүүнийг сонсогч холбогдохоос өмнө надад бас нэг айгуу гоё асуулт орж ирсэн. Гараа явчих юм. Дундаас нь мартцсан шүү. Мартцсан шүү манайхаа. За 77 77 38 83 хэрвээ та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 дугаард маань нээлттэй байгаа. Тэгэхээр яг саяны сонсогчдын адилаар өөр тохиолдсон болон өрөөл тохиолдсон зүйлсийг бас ярьж болно. Гэтэ би бас яаж одоо түүхийг угаахыг та нар зааж өгөө. Өөр тохиолдсон би нэг удаа гэхээр одоо найз нэг удаа гэхээр ч одоо баг би нэг удаа олцсон шүү дээ. Тэгэхээр би тэгж нэг сонсож байсан юм аа. Тэн ингээ явж исэн чинь тэр хүн тэгж ирэлжээлээ гэдэг өөрийнхөө бас сториг болон тэ түүхийг бас угаах боломжтой байдаг шүү. Тэгэхээр энэ тал дээр бас манайхан бас орж ирэх ярахтаа өөр дөр яхад эвгүй байгаад бас өдрөө чигчиж болж байна. Түнхтээ дөрөвтөө бас нэр өчөж болно шүү дээ. Ягаад ч юм тэр нэртэй нэргүй одоо танихгүй юм чинь тийм биз дээ. За тэгэхээр орж ирээд өөрсдийнх нь талаараас хөөрхөн түүхийг одоо хөөрхөн ихүү хөвгчлөлтэй хүндхэн түүхийг бас ярих боломжийг MJL радио маань олгож байгаа шүү. За дараагийн сонсогчийг авъя. MJL радио холбогдсон байна. Салцсан шүү. За салцсан. Манайхан болоо ер нь бол айгүй идэвхтэй одоо залгадгаа. Тэгэд яг ингээд дохиод идэх юм болоо эсвэл сандраад идэх юм бол ингээд салгачаад байгаа. Эндээс нь бол би салгахгүй байгаа шүү. За тэгээд хүн чинь тэгэл одоо 30 гарцсан байна. Ихэнх манай радиогийн одоо сонсогчд маань 30 гарцсан насныхан төлөвлөлүүд байдэн шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бол ариун их туршлагатай мүлжигтэй байгаах гэж би боддөө шүү дээ. Тэгэл ер нь эмэгтэй хүн чинь бас 30 гараад ирэхээрээ би ингээд 20 насны дараа зүгээр алаад байна гэж боддог гэсэн байхгүй юу? Одоо нэг яг л нэг ингээд сайхан ингээд юм өөрийн гэсэн хань ижилтэй ч юм уу те ингээд нэг хамтрагчтай байнгын хамтрагчтай болсон зүгээр л хамаг зүйл зүгээр окей гэж бодоод дгүйсэн чинь яг ингээд 30 гарахаар яг насандаа байдаг юм уу? Яг л 30 гараад ирэхээр за яг л одоо би бүх зүйлийн оргил дээр гэдэг ч юм уу яг тиймэрхүү мэдрэмжийг эмэгтэй хүнд өгдөг юм шиг байгаа юм. Тэгэхээр бусад эмэгтэйчүүд маань энэ тал дээр бас дуу хоолой нэгдэн гэж би бас нэгдэн гэдэгт нэг эргэлзэхгүй байна л да. Тэгэхээр 30 гарсан эмэгтэй 30 гарсан эрэгтэй энэ төр чинь болохоор яг л айгүй гой насны дээр явж байгаа байхгүй юу? 30-аас 40 одоо юу гэдгийг 30-аас 45 гэж ярьдаг лөө эдгээр нас чинь. Энэ нас бол яг угсаал алж идэг нас шүү дээ. Тэр манайх орж ирээд тэгэд би залуудаа гэд орж ирэхээр би нөө нэг барууны сэтгүүтээ шахуу учраас бүр залуудаа малуудаа гэхээр чи би нэг 18, 9 мөс 20 морь 20-21-ийг бодоод идэг байхгүй юу? Тэгсэн чинь заримдаа ингээд хүн сонсогч маань орж ирээ залуудаа гэсэн чинь 27, 8, 32, 3-ын насныг яриад идэм лээ. За MJL радио холбогдсон байна. Радио гонтраагаарай. За салцсан шүү. Өөрөө салцсан байгаа. Манайхан орж ирэхдээ артлынхаа спикерийг радиого Bluetooth одоо юу л гэдгийг бүгдийг нь унтраагаад хэрвээ машин барьж байгаа бол бас аюулгүй байдлынхаа дүрмийг тий өөрийнхөө аюулгүй байдлыг болон бусдын аюулгүй байдлыг одоо бас ингээд хангаад машина парклж байгаа бас холбогдож орж ирж байгаараа тэгээд чихвчээсээ бас салгахгүй болохоор ингээд цаанаа дуун гараад айгүй сонсоход төвхтөө байгаад идэв шүү. За лайв үзэлт маань яагаад ийм жоохон байна вэ гэхээр манайхан нэг төв пэйж рүү шеэрлэхэ болцсон. Тэгэхээр яг ихэнх сонсогчд маань лайваар болохоор төв пэйжээ сонсоодсэн. Тэгээд хараахан яаж одоо нэвтрүүлгийг сонсохоо мэдэхгүй байгаа юм шиг үлээ. Тэгэхээр мэдж байгаа нь мэдэхгүй дэ хэлээд өгчөөрөө гэдэг шиг би болон пост хийсэн. Тэгээд тэрийг бас нэг хэд хоногтой бас ингээд идэвхтэйгээр шеэрлэн гэж бодож байгаа. MJL радио холбогдсон байна. Байна уу? Байна. За үчимэндээ үчиг сайхан өнгөрөж байна уу? За өөртөө тохиолдсон бас янз бүрийн нэмэх 21 дотны харилцааны түүх байна уу?
энэ сэдв мэдээ сонссон бол сайн нөх хөдөөний байр эдгээр За. хөхтэй юм л За. санаанд ороод л яддаг. За тэгээ сонсъё. Нэг 21 та оны төвдөр Утсан дээр жоохон ойрхон яриараа тэгвэл цаан сонстоод байна. Энэ иргэд надад сонсдог байх. За тэр нь бол зүгээр яг үл радиогоор болохоор зүгээр цуурахгүй сонсгож байгаа. За. 90 оны сүүлээр 20 эдэн настай байхдаа нэг булганаас нүүж ирсэн манай нэг найз байсан юм аа. За. Тэгээ хөдөө хоёлаа эрэлд явж байгаад. Тэгээд өдөр нэг айл татсан чинь нэг охинтой уулзаад нөгөө чинь хөөе хай болоод. Тэгээд арай айла босхоо. Босхоо нөгөө чинь айла эдний дэс хоног тааруул ирлээ гэж хоцлоо. За. Тэгсэн чинь шөнө бороо ороод. Тэгээд бороо орохоор айлууд ингээд яндгаа өөрхөө битүү үттэй чигээтэй. Тэгээд нөө хаан зүгчиггүй л болдог л харахгүй гэрт. Хаав харанхуу гэрт. Тэгээд хойд орон дээр аав ээж нутаад, зүү орон дээр охин нутаад. Баруун орон дээр бас хоёр жоо хөөхд нутаад. Тэр наан ингээд ордсаад өгсөн нутахгүй юу? За. Тэгсэн чинь нутсан чинь би тэр их нойрон цаа. Хүн нутгаа багшиг. Тэрсэн чинь лээж аав хоёр нь таамаа барьсан. Ширэмэрэн энтэнд бол дагтаа таймаас гацсан хүч хараагаар жигтэйхэн сэрлээ. За. Манай найз байдаг. За. Харасан бороо ороод байгаа. Тэгсэн чинь гар айлан зүгээр он чадахгүй. Хүүхэд ичээд айлгадаа гэж нөгөө авгаан загнаад. Танай найз чи одоо тэр охин л мүлгцсэн юм уу? Тэгээд би одоо яагаад. За. Тэгсэн чинь яг нь тасарахгүй гэсэн юм садлгасан чинь охин руу мөлхөж яваад. Замтаа нөө хадуусат цайгийн татаж авсан гутлаа хадуун цайнд өөрөө зогсож нөө ширээгийн татаж ширээн дээр хин нураагаад. За. Тэгээ тэрнээсээ болоод гар цухтааж гүгээд. Йоо. Тэгээ хамгийн хөвгтэй юм. Ингээд гэр мотоцикл дэвшүүлээ тавьчихсан шүү дээ. Тэгвэл гашин чинь айдын нохоо илтээд нөгөө тэгээд шаардсан. Тэгээ би одоо яг хэр удаа яасан нөгөө тэр педигнэд гаснаас хэр уднаас мэдээгүй харахгүй шинэ айдас хөвдөг гарч байгаа юм нөгөө хоцоо өсөд нөгөө тхний хоцыг бөөгнөж яриад гарахгүй. Дараа нь өнөөдрийгөө дууссан чинь мотоцикл гэр хоёрын завсар ингээ ороод хөлөө дэш нүрэгтэн нохоо наан ингээд боргоцсон. Хөдөлж чадахгүй нөгөө. Яа, ямар инээдтэй юм бэ? Тэгээд аадан зүгээр онцадгүйгээр нөгөө тхийг. За нэг тийм юм болсон юм байна тийм ээ? Нохоо өөр хөрхөөс харахгүй. Тэгэн штэ одоо хин тэгэж чармаа шалтай юм хар шөнөөр гарч ирэх нохоо айлгачлаа штэ. Чармаа шалтангаас гадна ингэдэг. Тон нөгөө тэг нүцгийн усаараа дээгүүрээ патар. Йоо. Тэгээ хоёр цавцгаа хөл. За. Нүдэн бүр харагдчих ярьлаа. Хоёр цагаан хөл харцгаа гэж. Тийм ээ. Цагаал руу л явсан байна. Тийм байна. За. Тийм балаа хөвгтэй юм бол нэг айдас хөвгдөж гарч ижил. За холбогдсон маш их баярлалаа. Манай найруулагч манай нэвтрүүлгийн цаг боллоо гэдэг. За холбогдсон маш их баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөрэй. За ингээд энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээр урайтай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр холбогдож орж ирсэн бүх сонсогч нартаа баярлалаа. Мөн лайв үзсэн унтлагын сайхнуудаа маш их баярлалаа гэж хэлье. Ингээд манай өнөөдрийн бүхэл өдрийн турш хүргэдэг 16 дахь одоо эфир маань нэвтрүүлэг маань өндөрлөж байгаа учраас хөтлөгч нь маргааш үчигэн нэвтрүүлгүүдээр та бүхэндээ уулзах болон тэр та бүхэн маань сайхан амарцгаагаад ороод ирээрэй. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3